За, сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчдээ. Өнөөдрийн FaceTime дугаарда та бүхэн тавтай морил энэ бол 2 дахь дугаар маань эхлэхэд бэлэн болж байна. За, өнөөдөр 11-р сарын 29-ний өдөр гадаа байцаас орж байна. За, тэгээд Blossom Бот 2 маань өнөөдөр та бүхэндээ бас нэг хідэн сонирхолтой сэдвүүдийн талаар яриа хөрөө өрнүүлэхээр бэлдлээ. За, нийтдээ дахиад 6 сэдв ярина. Ерөнхийдөө бол өнөөдөр за сүүлийн Dota-гийн апдейт гэх мэт яг одоо нөгөө цаг үеийн холбогдлолтой шинэ тийм мэдээллүүдээс гадна за өмнө бас ярьжсэн нөгөө томоохон сэдвүүд илүү сонирхолтой байж болох тийм сэдвүүдээсээ бас яриа их болно. За ямар ч үсэн Blossom өөрийнхөө сэдвээс эхлээд яриа. За багтаа өндөр. За хамгийн миний ярихны сэтгэлгээр одоо хамгийн сүүлийн Dota-гийн шинэ апдейт. За сүүлийн TI-аар алхахад энэ 100 болсон TI-аар алхахад зарласан. Одоо энэ намар тэгээ Outlanders гэдэг нэртэй шинэ апдейт гарнаа. Энэ апдейтээр бид 2 шинэ батрыг танилцуулна гэж одоо яг TI-ээр зарласан. Тэр апдейт нь одоо уржигдэр гарлаа. За тэгээд ямар ч гэсэн хүн болгон апдейт гарах болгонд л манай нөгөө миний нэг дуртай тоглоом ихтэй шал өөр болгоо ажиллаа. Харин тэгээд тийм тоглооморгүй байна, моглмор байна. Dota 3, Dota 4 мөрөв гээд хүмүүс яриад явж илээ. Угаасаа энэ бол угаасаа апдейт гарах болгонд л угаасаа яг яригддаг асуудал. Яг нэг одоо жишээ нь иймэрхүү энэ одоо 723 гэж энэ бачин одоо иймэрхүү том апдейтыг бол ингээд маш их өөрчлөлтүүд ордог болохоор ингээд яг тоглоод ингээд яг дасцсан байгаа юм нь өөрчлөгчөөр яг тиймэрхүү юм яриад эхэлж байгаа юм. Тэгэхээр яг энэ апдейтер болохоор юу орж ирсэн? Одоо jungle одоо LoL тоглоом дээр jungler гэдэг рол өгдөг. За одоо баг Dota баг тийм ролтой болох гэдэг нь удаа л гэж би хараад байна. League of Legends руу ерөнхийдөө орох гэдэг. Одоо jungle-аас item-ууд унна. Тэр нь болохоор одоо тоглолтод маш их өөрчлөлт оруулж болох үс тиймэрхүү item-ууд. Тэгэхээр тиймэрхүү item-ууд jungle дотор байгаад байгаа юм чинь заавал хуучных шиг тэгж land яваад тэгээд шаардлагагүйгээр нэгэн jungle-даад тэгээд тиймэрхүү ашигтай item-удаа цуглуулж болох үс. Тиймэрхүү нэг шинэ өөрчлөлт. За тэгээд бүр намайг анх тоглож эхэлдэг байснаас анх тоглож гиснээс Dota-гийн баатар 25 левел хүрдэг байсан бол 30 левел хүрдэг байсан. Тийм байсан. 30 левел хүрсэн баатар одоо тэр talent tree гэж яригдаад одоо тэр чадваруудаа бүх 30 хүрэхэд бүх чадварууд нь сонгогдно гэсэн үг. Ингэснээр одоо аль бол хурдан 30 хүрж иж тэр баатар маш хүчрхэгчэж ирнэ гэсэн үг. Нэг зүйл 25 левелтэй байхдаа тэр нөгөө talent tree гэдэг нь бол дүүрдэг байсан юм уу? Дүүрдэг. Одоо ингээд 25 левел 10, 15, 20, 25 дээр талентууд сонгоно. 2 талентгаа нэг нь сонгодог гэсэн хэрэг. За. Тэгсэн чинь одоо 30 болсон чинь 30 хүрэхэд бүх талент сонгогдно. Тэр болтлоо нөгөө нэг нэгээрээ сонгоод явна. Тэгээ 30 хүрэхэд бүх сонгогдно гэсэн. Окей. Тийм байна. Өөр энэ апдейтээр орж ирсэн юмнууд map бас өөрчлөгдсөн. Тэгээд одоо илүү нөгөө нэг баланс болгосон. Одоо жишээ нь өмнөх map дээр одоо Radiant талын голын баатар одоо jungle-тахад jungle нь илүү ойрхон, одоо тэр голтойгоо илүү ойрхон. Одоо дайр нь болохоор арай нэг хол байгаад байсан бол одоо жоохон ойртод тэнцвэрчж ирсэн. Баланслаасан тийм. Тэгээ бас тэр нэг юу гадсан нөгөө айтем зүйдэг courier-ууд нь level хийдэг болсон байсан тийм. Одоо чинь хүн болгон өөрийн гэсэн courier-тэй болгосон. Нөгөө нэг одоо true бид штэ тоглолтнуудаар pub match тоглолтнууд нөгөө хүмүүс чинь шууд courier орчуулж шууд баг дундаа нэг courier-тай тэгээ courier зөөжөд хүлцдэг тиймэрхүү асуудлууд зөндөө байдаг байсан. Одоо хүн болгон courier-тай болсон. Энэ дээр бас нэг гоё юм байна. Одоо жишээ нь одоо нэг секундэр голд нэмэгддэг штэ. Тэгэнгүүт одоо 1 минутанд 75 голд олдог байгаа байхгүй. Тэгэхэд courier нөхөх юм бол тэр нь зогсно гэсэн үг. За. Тим юм нэмэгдсэн баа. Тэгээд одоо яг хүмүүс тиймэрхүү баатар courier snipe хийдэг баатруудаар их тоглож эхэлж байлаа. Bounty Hunter, Nature's Prophet гэх тиймэрхүү баатруудаар бас тоглож эхэлсэн. Тэгээд одоо баатар маань 30 левел хүрэхэд тэр courier маань одоо item-ад ашиглаж болдог байсан. Одоо нөгөө нэг ном гаргах ч юм уу, итрал дагон хэрэглэж болдог байсан. Тэгэхээр одоо нөгөө дайндаа цуг оролцоод явж болно гэсэн үг бол баг л гэж байна. Одоо нөгөө нэг одоо Radiance ашиглалаа гэхэд эсрэг багийнхаа блинкийг зогсоож болох жишээ нь. За тэгээд нөгөө нэг 2 шинэ баатар маань нэмэгдсэн. Нэг нь бол одоо Int-ийн баатар, Void Spirit баатар, одоо 4 дахь Spirit баатар. 4 дахь Spirit баатар айгүй удаан яригдсан. Aqua Spirit юм уу, яг юуны Spirit ингэж яригдаад Void Spirit 100 танилцуулсан. Тийм. Нөгөөх нь болохоор Snapfire. Манайхан яг манай пэйж дээр мэдээлэл орж ирсэн болохоор сайн мэдж байгаа баг. Snapfire, Void Spirit баатрууд орж ирсэн баг.
Яа харахгүй нэлээд нэг том апдейт байгаад байгаа шиг байлээ л да. Орсныхан дараа нөгөө тэр сүүжил дээр тавьж байгаа зураг мургийг харсан чинь л өө Dota байлаа. Одоо ийм болцсон тоглож байгаа. Миний мэддэг Dota биш болсон байна гэнэ л нөгөө бас нөгөө Монголын нөгөө Dota стрим хийдэг залуучууд бас тэр талаар нэлээд санал бодлоо солилцож байгаа шиг харагдаад байсан. Тэгээ би харин тийм амар өөр болсон байх таа гэж би бодоодсэн байхгүй юу. Тийм би одоо энэ шинэ патчтай холбоотой асуудлууд гарч ирж байгаа нь одоо уржигдэр гэхэд уржигдэр энэ шинэ апдейт одоо гарсан. Тэгээд өчигдөр юунууд одоо measuring qualifier-ууд одоо нээлттэй сонгох шалгалтууд ихэлсэн. Өчигдрийн нээлттэй сонгох шалгалтын одоо хиттийн бүсэд өнгөрсөн TI-ийн 4-р байранд орсон LGD баг хасагдсан. Нөгөө дөнгөж шинэ патч гарсантай холбоотой. Тийм. Ерөнхийдөө сонирхолтой байрлал. Тэгэхээр одоо энэ нөгөө нэг цахим спортын тамирчид цугаан одоо нөгөө цаг үеийнхээ өөрчлөлтүүдтэй ямар амар хурдан шалмгаа одоо суралцаж мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдэг нь бас энэ дээр харагдаж байгаа тийм. Окей. За Dota-гийн апдейтын талаар тиймэрхүү. За дараагийн сэдв маань бас манай Blossom-ийн сэдв байгаа. Тийм. За нөгөө нэг одоо бас нэг апдейтын талаар ярих чинь. Өмнөх нөгөө нэг ярьсан апдейт, Shattered Web CS:GO апдейт ярьсан. За тэрийг нэг дагаад нэг асуудал гарч ирсэн. За тэр нь энэ апдейтээр одоо player модулууд одоо скинтэй болсон. Шинэ модулууд орж ирсэн эмхтэй, тэгээ янз бүрийн тийм их модуль. Тэгсэн чинь энэ одоо шинэ модулыг дагаад нэг асуудал гарч ирсэн. Одоо нөгөө map тэр модулууд map-тагаа уусч харагдаад тэр тоглогчд харагдахгүй байх тийм асуудал гарч ирсэн. Одоо жишээ нь YouTube-оор бичлэгүүд явуулж лсэн энэ алдааг яах вэ гэж Twitter дээр баахан твитүүд явуулж байсан. Тэгээд одоо энэ дээр нь арга хэмжээ авсан. Одоо EC-гээс хамгийн түрүүнд одоо бид өөрсдийн зохион байгуулж байгаа тэмцээнүүд дээр энэхүү модулуудыг ашиглахгүй энэ модулуудыг бандлаа гэд зарсан. Ердөө маргааш нь ESL Faceit 2 бас нэг зарсан. Тэгээд ESL-ийг дагаад одоо DreamHack дагаа явцдаг. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол тэмцээн болгон дээр энэхүү модулуудыг бол ашиглах боломжгүй л болж ах шиг байна. Яа харахгүй айгуу тийм сони юм байл л да. Нөгөө дөнгөж апдейт гарсны дараах нь би яг тоглож исэн чи өөр пастер нэг тоглож исэн санагдаж байна стримигээ. Тэгж яагаад тийм нөгөө кастом модельтэй хүн ороод ирэнгүүт хантайгаа ерөнхийдөө бол ялгарч харагдахгүй. Яг ингээд нөгөө FPS төрлийн тогломч ерөнхийдөө бол хоёр тийш их савчс тоглолдог. Камера зүүж тоглолдог. Тэгж яагаад ерөнхийдөө бол яг тэр нэг ханы хэсэг дээр тэр нэг интернетээр явьжсэн нэг overpass имжлэг одоо агийн шортон дээр те. Яг нэг юм ногоон бутан дээр одоо юм өвсөн дээр ингээд зэрэгцээ суудсан. Ерөөсөө харагдаагүй байхгүй. Inferno-гийн бичлэгэн дээр. Inferno дээр бас байсан. Миний харсан бол overpass дээр байсан. Яг connector руу хүн орох гээд явж исэн чинь яг зүүн тал дээр нэг моттой ингээд зэрэгцээд наалдаа суудсан. Ногоон модельтэй. Inferno-гийн дээр нөгөө нэг жижиг хэлсний одоо нөгөө нэг цэцэгтэй савта цэцэгнүүд донд нэг ногоон модельтэй хүн суудсан. Нэг хүн одоо нөө нэг стримерүүд гэсэн Америкийн тэр харахгүй өсрээд бодох. Тэгээ өгч явах жишээ. Иймэрхүү юмнууд байгаад. Тэгээд ерөнхийдөө зүгээр энэ асуудал дээр бас нөгөө нэг томоохон одоо инфлюенсерүүд те ерөнхийдөө стрим хийдэг хүмүүс мэрэгжлийн тоглогч нар бас өөрсдийнхөө одоо нөгөө санал бодлоо оруулсан байгаад байсан. Ямар байдлаар энийг шийдэж болох юм бэ? Мэдээж энэ CS:GO skin гэдэг маань өөрөө нэгдүгээрт үн цэнтэй. Одоо тэгэхээр нөгөө үн цэнтэй болоод нэлээд олон хүмүүс мөнгө төлөөд авцсан маркетер транзакшнууд амар их явцсан байдаг. Тэгэхээр энийг valuable энийг тэр чигээр cancel дууж болж чадахгүй. Тэр чи хүний үнэтэй зайтай юм оруулж. За тэгвэл cancel чадахгүй бол энийг өөр ямар аргаар шийдэж болох юм бэ гэдгсэн чинь тоглоомын дотор өөр дээр нь custom skin-үүдийг одоо характер skin-үүдийг харуулдаг байх, харуулдаггүй байх гэдэг тийм нэг тоогл хийдэг юутай болчихоо, менютэй болчих гэж ярьж байсан. Тэгэхээр тэр бас нэг сонголт байж болох юм. Эсвэл одоо юу энэ эсрэг баг чинь ерөнхийдөө дандаа default skinтэй. Хэрвээ чи үнэхээр custom skin авсан бол зөвхөн багийнхаа үнд харагддаг гэдэг. Тийм тэгэж болох юм. Тийм шийдлүүдийг ерөнхийдөө бол санал болгоцсон байгаад байсан л да. Тэгээд яхаар гоо сайн манай Blossom хэлснээр мэдээж ESEA, ESL за тэгээд Faceit буюу одоо нэг ECS те. ECS гэж явдаг. Энэ хэд ерөнхийдөө бол бүгдээрээ шууд бандаа. За бид нар ийм нөгөө эсрэг талд одоо ийм давуу тал үүсэх юмнуудыг бол оруулахгүй гэдэг ингээд шийд гаргацсан. Valve яг үндэ бол одоо бас том асуудалд орж ирж байна шүү дээ. Энэ апдейтыг гаргаад нэлээд их одоо хөрөнгө хүч мэдээ цаг хугацаа зарцуулсан. Тэгэнгүүтээ шинэ косметик айтем гээд хуц гаргаад ирсэн. Тэр нь бас нэг хөөрхөн эмэгтэйгийнх нь модель нь гэдгсэн чинь өчтөр би харж байсан чинь 10 хэдэн доллар байсан те. Ерөнхийдөө дунд нь бол 5 доллар молортой байгаа байхгүй. Тэгээ аль хэдийн энэ нэг үн цэнтэй болоод хүмүүсийн их мэдлэг очсон юмнуудыг чи одоо кайлж гарч ямар ч үн цэнгүй болчихж байгаа. Өөрөөсөө бүр томлох асуудалд орох. Тэгэхээр цаашдаа ямар зүйлийг хийх юм бол гэдэг айгуу сонио. Эсвэл одоо нөгөө нэг характер модель скинийг тэр чигээр нь болиулаад одоо нөгөө кейснээс унгаахыг нь болиулаад зогсоодог ч юм уу те. Тэгэх юм бол нөгөө
Энэ скинч амар Бүр үнд орж. Энэ юуны жишээ вэ гэхээр хаавал M4A4 хаавал. Хаавал чи ерөнхийдөө бол зогсооцсон чинь үнэн бүр тэнгэр татаад одоос аимшигтай үнэтэй юм болоод явцсан. Тэгээд ямар ч гэсэн энэ хүү модулуудыг бандсан одоо эхний тэмцээнүүд нь одоо урд шин ECS гэсэн. Одоо нөгөө нэг DreamHack-ийн тэмцээн Open Winter нь эхэлж байгаа. Тэгээд яг одоо нөгөө нэг скинүүд одоо бандсан байдалтайгаар эхэлж байгаа гэсэн. Ер нь бол гэхдээ бол зүгээр бандах хэрэгтэй юм байлээ. Тийм. Одоо хэдүүлээ ч гэсэн тэмцээн зохио бол ер нь бас тэрийг бол бандсан л зүгээр юм бэл. Яагаад тэгэхээр тэр бол арайсан тэр нөгөө шинжилсэн кэш дээр ногоон өнгийн скинтэй хүн ороод ирэхээр бол мэддэхгүй байгаа байхгүй. Тэр яг нөгөө нэг CT-ийн нөгөө нэг модон дээр очиж сууж байгаа мэддэгдэх юм л тэр. Тэгэхээр тийм юмнуудыг ер нь болох хэрэгтэй байна. За үргэлжлүүлээд 3 дахь сэдв манай Blossom дахиад ярина. За энэ миний том сэдв ба. За яа одоо хоёр жижиг сэдвийг том сэдв ярина гэж одоо тохирсон одоо өмнөх дугаар дээр хэлсэн байгаа. За миний том сэдв болохоор юу вэ гэхээр одоо Бразил улсад одоо e-спорттой холбоотой асуудал гарчээ. Бразил улсын сенатор одоо нэр нь үл мэдэгдэх сенатор. Тэгээд яг тэр улстай бол мэдэгдэж байгаа. Яг одоо онлайн дээр сайтуудаар гарч байгаа мэдээлэл дээр бол нэр нь байхгүй лээ. Тэр сенатор одоо энэ CS:GO болон бусад одоо FPS буюу first person shooter тоглоомод одоо маш их асуудлыг дагуулж байгаа. Тэгээд иймэрхүү тоглоомуудыг одоо бандах гэж л ярих байна. Delist гэсэн байлээ. Тийм тэгэж ерөөсөө гаргана гэсэн үг. Одоо хориглох гэж байгаа юм байна. Тэгээд нөгөө нэг санал суулгууд яваад эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө бол Бразилийн улс төр яг e-спортын эсрэг ажиллаж байна л гэсэн үг. Яг FPS тоглоомуудын хувьд. Яг шалтгаан нь яг юу? Шалтгаан нь болохоор одоо нэгт харт энэ одоо юуг дагсан харт тамхины асуудал. Одоо мансууруулах бодисын асуудал. За. Нэгт хоёрт болохоор одоо энэ FPS тоглоомууд дээр одоо эсрэг багийнхаа хүнийг буудаж аална. Violence гэсэн үг шүү дээ. Violence тийм иймэрхүү асуудлыг дагалж байгаа болохоор одоо багчууд ч юм уу одоо энэ спортыг ойлгодгүй аль эсвэл ойлгохыг ингэж хүсэж байгаа хүмүүст арай нэг муу юу бол үлгэр дуурайл болж байгаа учраас иймэрхүү асуудлууд гарч ирсэн. Тэгэнгүүт одоо нөгөө нэг Бразилийн том багууд MIBR, Furia, Pain Gaming, Luminosity эдгээр бол эдрийн мэдээж одоо эсэргүүцнэ. Тэгээд эсэргүүцлүүд нь яваад эхэлсэн байлээ. Одоо яг өөрсдийнхээ нөгөө нэг сошиал хуудасуудаар нөгөө нэг энэ санал асуулга явж байгаа. Санал асуулгад нь одоо үгүй гэж хариулаач. Бид айдентийн ингээд нөгөө өөрсдөө дэлхийд батлаад харуулсан одоо MIBR гэхэд хэд хэд удаа менежер төрүүлсэн баг. Аль хэдийн ингээд өөрсдөө батлаад харуулсан болохоор одоо ингээд заавал одоо ингээд хэдэн жилийн дараа өмнө нь яадаг ч байсан байж хэдэн жилийн дараа одоо ийм яваадах шаардлага байгаа мó гэх тиймэрхүү юмнууд одоо тэр том багууд нь тэгээд эхэлсэн байл. Яа харахгүй нэг одоо хуучин SK ростерд байж байгаа. Тэгээ ерөнхийдөө нөгөө Бразил мэрэгжлийн тоглогчдын нөгөө player profile гэдэг баримт кинонд гардаг шүү дээ. Steam-ээс Valve-аас гаргадаг эсвэл нөгөө өөр тэмцээний зохион байгуулагчаас гаргадаг. Тэрэн дээр нөгөө нэг тоглогч нар өөрийнхөө хүүхэд насаа ярихаар дандаа нэг тийм нөгөө сөрөг юмнуудтай ороод яагаад гэдэг шүү дээ. Анх одоо баг багтаа тоглоод байхад эцэг их аймаг дургуутдаг байсан. Энд чинь одоо ийм хутга шийдтэй, буутай ийм тоглоом байгаад байна. Тэгээд эцэг их нь ерөөсөө айгүй их эсэргүүцдэг байсан. А өөрөө зөрж явсараа байгаад эцсийн мэрэгжлийн тоглогч болоод одоо гэр бүлээ тэжээдэг болсон гэдэг. Колзирагийн кинонд дэр бас ингэж хардаг санагдаад байна. Яг нөгөө нэг өмнөх дугаар дээр хэлсэн хөлбөмбөгийн амар хорхоод болохоор гэдэг. Одоо Бразилийн хамгийн аюу алдартай довтлогч байсан Адриано гэдэг довтлогч. Тэр довтлогч одоо уул нь тоглож явах хэвээр нас нь одоо хэдэн жилийн өмнө л тэгсэн чинь хэдэн жилийн өмнө нэг зураг гарцсан. Мафийн бүр юу гишүүн болцсон. Бүр дэлхийн аврагт хэдэн гол оруулаад явжсэн тоглогч одоо мафийн гишүүн болцсон. Тэгэнгүүт одоо нөгөө нэг Бразил тэр нь угаасаа маф угаасаа аягүй их юм байлаа. Тэгээд Бразил нөгөө нэг хүн амынх нь одоо дийлэн хэсэг нь баг ядуу амьдралтай болохоор амьдралаа авч гарах одоо нэг юунд л хөлбөмбөг ганцхан шалтгаан л хөлбөмбөгт сайн байж чадвал одоо ирээдүйдээ сайхан амьдарч чадна гэдэг юм уу. Тиймэрхүү байж чадна. Тэгээд үгүй бол одоо жишээ нь тим хурд одоо мафийн гишүүн болцсон баг шээ. Тиймэрхүү. Тэгэхээр одоо нөгөө нэг тэгэнгүүт одоо нөгөө Мибер Фури антч одоо санаа зовоод байгаа зүйл нь тэрл байх гэж бодоод байна. Яг харахгүй гэхдээ нөгөө Fallen болвол бас энэ дэр нэлээд том үүрэг оройл гүйцэтгэж байгаа. Fallen ч ерөнхийдөө болвол CS:GO-ийн Бразилийн загалмаас эцэг гэж хэлдэг шүү дээ. Тэгээд Fallen ч өөрөө бас нөгөө нэг янз бүрийн Gamers Club гэдэг нэлээд том клуб үүсгэсэн. Хэмжээний бас нөгөө байнгын тэмцээн зохион байгуулдаг, хичээл заадаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл өөрөө нөгөө social figure буюу олонний одоо танил тийм хүн болцсон байгаа. Тэгэхээр тэр талаас яг зүгээр миний бодож байгаагаар бол илүү одоо тэр сенат хүн
яагаад ийм зүйлийг гаргаж ийн гэхээр өөр юм бас яг нэг хувийн шалтгаан байж болох юм те. Эсвэл одоо илүү нэг улс төрч гэж бид нэр ярьдаг шүү дээ. Тиймэрхүү бас нэг шалтгаанууд байж болох юм. Гэхдээ энэ асуудал бол зөвхөн Бразилд бол гараад идэг асуудал бас биш. Бусад орнууд ч гэсэн ерөнхийдөө болвол одоо Францд бас нэг тиймэрхүү асуудал ерөнхийдөө ажиглагддаг гэж ярьж байсан. Терроризм гэдэг нэртэй холбогдлолтойгоор CS:GO, FPS төрлийн тоглоомуудыг ихэвчлэн одоо хорьдог гэдэг ч юм уу те. Бас нэг шалтгаан чинь ер нь бол тийм шүү дээ. Бүр дээр нэг хэдүүлээ ярьжсэн. Counter-Strike гэдэг тоглоом яагаад олимпийн төрөлд орж чаддаггүй вэ? Яагаад энэ Hearthstone гэдэг энэ тоглоом ороод байгаа юм бэ гэхээр ерөөсөө терроризм. Тий. Буу яриад хүн рүү бууддаг. Хүн рүү буудаж одоо унгааснараа өөртөө оноо авч хождог гэдэг тийм хэлгээд тоглоомных нь нэрэнд хүртэл террорист гэдэг үг ашигладаг. Террорист гэдэг үг ашигладаг. Очоод бомб тавьж дэлбэлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө мэдээж Valve өөрөө болвол одоо ямар альва нэгэн орнуудад ийм асуудал байгаад байгаа гэдгийг бол өөртөө мэддэг. Энийг яаж одоо зохицуулж ямар нэгэн байдлаар одоо workaround буюу одоо нөгөө шийдвэрлэх одоо гаргалгаа нь юу байх юм бэ гэдгийг ерөнхийдөө бол өөртөө бас мэдээж бодоод яваа. Энэ талаар бол эсрэгээрээ бүр дэмждэг орнууд байдаг шүү дээ. Одоо чинь Дайн улсын ерөнхий сайд Австралист очоод тоглож моголцсон явж идэг. Тиймэрхүү юмнууд хүртэл байдаг шүү дээ. Тэгээ саяхан гарсан нэг мэдээлэл байсан. IESF гэдэг нөгөө нэг Солонгосын нэг организашн байдаг. Холбоо байдаг. Тэрэн дээр тэгсэн чинь Финланд олимпийн одоо дотоодын олимпийн төрөлтөө e-спортыг албан ёсны төрөл болгож орууллаа гэдэг нэг мэдээ явуулсан. Дотоодын олимп. Ерөнхийдөө одоо улсынхаа нөгөө олимпийн хороо гэж байдаг шүү дээ. Олимпийн хороо гэсэн үг. Гэж тэндээ гишүүн болгож e-спортыг нэг гишүүн болгож одоо орууллаа гэдэг. Тэр талаар илүү бэлдэж эхлэн нөгөө одоо шин залуу малуу тий одоо дэмжиж эхлэн ерөнхийдөө бол санхүүжилт нь одоо олимпийн орноос Финландийн олимпийн орноос гаргаж одоо санхүүжүүлдэг гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл рүү орж эхэлж байгаа гэсэн мэдээллийг IESF-аас ерөнхийдөө бол тавьсан байсан. IESF гэдэг бол өөрөө бас гайгүй яг нэлээд олон тэмцээн зохион байгуулсан бас тийм одоо нөгөө WESG, WCA гэдэг шиг нэг байгууллага байгаа даа. Тийм бах Финланд гэсэн бах нөгөө нэг одоо сая өмнө жил бол энэ жилийн TI төрүүлсэн өвжи багийн 2 тоглогч нь Финланд тоглогч. Тэгээ яг тэр 2 тоглогч юуны вүлээ нэг Финландынхаа нэг ордонд юуныхаа ордонд очсон. Шагнал авсан байсан. Тим нэг зураг явуулсан нэрээ. Төрийн шагнал авсан. Нэг үдшилэг болж байсан. Тэрэн дээрээ бүр шагналсан байлаа. Нэрээ тэрийг санасан. Яа харахгүй дэмждэг орнууд бол одоо тэр нөгөө нэг Дайн бол Австралис бол одоо тухайн одоо Дайн гэдэг улстай бол зүгээр одууд болсон л байгаад байгаа шүү дээ. Хөгшин залуугүй хүн болоо мэддэг ерөнхийдөө тийм байдалтай болсон. За тэгээд мэдээж одоо иймэрхүү асуудал бол гарч байдаг. За гэхдээ тэгээд эцэстээ яг ямар үр дүн шийдэл гарах юм бол гэдэг бас их сонио. Тэгээд мэдээж олон нийтийн санал асуулга явуулж байгаа юм бол бас эцэг эхчүүд бол үгүйлэх байх. Шин залуу үе бол одоо энэ нэг бол энэ спортыг дэмжнэ гэдэг байдлаар хандах байх л та гэж бодож байна. Окей. За өөр юм байна уу? Өөр ингээ болсон. За би одоо өөрийнхөө сэдв рүү орноо залуучуудаа. За миний өнөөдрийн ярих сэдв бол ерөнхийдөө би одоо нөгөө стример за тэгээд одоо тэмцээний бродкаст гэдэг юм илүү медиа талаас нь хүндсэн ийм сэдвүүдийг сонгосон байж байгаа. За хамгийн ихэнд tournament broadcast буюу одоо тэмцээний эрх, тэмцээнийг шууд дамжуулах эрх юу нь яаж явдгийг энэтэй холбогдолтой манай метагийн пэйж рүү айгүйх асуудал байдаг те. Ийм тэмцээн болох гэдэг та энийг ингээд шууд дамжуулаад чаа гэдэг ч юм уу. За энэ мэдээллийг ерөнхийдөө хүүхэд залуучуудаа хүргэх гэдэг нэг зорилготой. Дээрээс нь бас гадаадд ерөнхийдөө энийг тойрсон ямар асуудал гард юм бэ гэдэг. За хамгийн сүүлд гарсан нэг асуудал гарсан. Starladder major тэмцээн те. За Starladder major тэмцээнийг одоо Flom гэж ерөнхийдөө бол стример, ютубер бас ерөнхийдөө нэлээд контент үйлдвэрлэгч тийм хүн маань одоо өөрийнхөө нөгөө нэг даагч нартайгаа тэр тэмцээнээ үзээд тэрнийхээ талаар яриад ингээд шууд нөгөө лайв тэмцээнтэй цуг давхар ингээд стрим хийгээд явж байсан чинь маргааш нь бан авцсан Twitch дээр. Тэгээд урд нь зөндөө удаа ингэж хийдэг байсан. Урд нь зөндөө удаа ямар ч асуудалгүй мейжер тэмцээнүүдийг ингээ гаргаж болж байсан. Тэгсэн чинь Starladder гэдэг энэ тэмцээн дээр ингээ бан авчлаа. Яагаад авсан гэдэг шалтгаан нь ерөнхийдөө бол эрээг байсан гэж. За тэгсэн чинь Starladder-с ерөнхийдөө бол DMCA гэж ярьдаг. Яг одоо нэг албан ёсны хэллэгээр нь. За тэр нь юу юм бэ гэхээр Digital Millennium Copyright Act гэж явд юм байна л да. За энэ нь бол 1998 онд батлагдсан ерөнхийдөө дижитал одоо бүтээлүүдийг оюуны өмчөөр хамгаалах гэдэг нэг тийм акт байт юм байна. За тэгээд тэр нь болохоор эзэмшигч нь өөрийнх нь ямар нэгэн одоо контентууд ингээд өөрийнх нь зөвшөөрлгүйгээр гарч байгаа юм бол тэрийг нь
буулгаж авахын тулд DMCA өгч ингээд ерөөсө Twitch-ээс юм уу YouTube-ээс юм уу лайв гарч байгаанаас нь асуулдаг ийм юутай. За тэгээд Flow бол одоо нэлээд ууртай. Энэ үрч ерөөсө нэг хэсэг сошиалар бол бүх асуулт гарсан шүү дээ. Тэгээд нөгөө дагдаг хүмүүс нь ерөнхийдөө бас нэлээд ингээл эсэргүүцэл яахлаараа бид нар одоо өөрийнхөө хүссэн чаналаараа хүссэн тэмцээнээ үзэж болдгүй. Яагаад заавал Starlight-ыг үзэх хэрэгтэй гэдэг ч юм. Тиймэрхүү асуудлууд гарч ич. За тэгсэн чинь Starlight-ыг юу жилсэн бэ гэхээр энэ тэмцээний үндсэн зохион байгуулагч нь бол бид нар мөн. Энэ бол бидний оюуны өмч мөн. Go TV байна уу, demo clip байна уу, POV demo гэж ярьдаг тийм. Яг одоо тоглогчийн өнцгөөс харсан. Энэ гих одоо тэр тоглоомоос гарч иж байгаа бүхэл контент мэдээллүүд бол Starlight-ын өмч юм аа. Тэгэхээр хэрвээ энийг хэрэглэхийг хүсэх юм бол бид нартай эхлээд урьдчилж холбогдоод тэгээ бид нар одоо яг хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэдэг талаар ярилцаж болох байсан гэж байна. За гэхдээ мэдээж Flow-ийн тэр нөгөө нэг Twitch дээр авсан байныг нь бол гаргацсан. Маш олон одоо нөгөө шууган тариад нэлээд асуудал үүсгээд байсан учраас ерөнхийдөө бол гаргацсан. За тэнгууд ийм асуудал гарч ирж байгаа. Dota 2 дээр ийм байдаг гэж байна. Dota 2 дээр Valve-ийн зүгээс хийсэн албан ёсны мэдээлэл дээр гэдгсэн чинь Dota TV-гээр ороод үзээд тэрийг стрим хийж гаргах юм бол ямар ч асуудалгүй. Хизээч tournament organizer буюу одоо ESL, Starlight, DreamHack гэдэг ч юм уу те. Эдгээр хизээч хүн дээр DMCA өгч Dota-гийн тэр нөгөө шууд амжуултыг зогсоох бол ямар ч хэрэг байхгүй. Dota TV дээр гаргаж байгаа юмыг бол зөвхөн Valve-ийн зүгээс Valve л очиод окей энэ манай контентыг ямар нэгэн зөвшөөрлгүйгээр гаргаж ийн эсвэл зөв бүсээр ашиглаж ийн гэдэг байдлаар хэлэх юм бол DMCA буюу хаалгаж болно. Тэрнээс тэмцээн зохион байгуулагч бол ерөөсөө болохгүй гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь CS:GO дээр арай нэг өөр үнцэг гараад Go TV рүү ороод чинь хинч Go TV рүү ерөнхийдөө бол ороод үз мейжер тэмцээн чинь өөрөө watch дотор ингээ бэлэн гараад ирдэг юм байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр нь ерөнхийдөө нөгөө Flow дээр юу хүлээж хийсэн бэ гэхээр эцтэй за Starlight-ийн байр суурь юм байгаа юм байна. Бидний байр суурь юм байгаа юм байна. Тэгвэл бид нэр габнах тий. Valve юу гэж хэлэх юм бэ? Valve-ийн яг одоо эцсийн шийдвэрийг яг нөгөө эцсийн шийдийг нь хэлээл алах зөх хүн бол Valve өөрөө байсан. Тэгсэн чинь Valve-ийн зүгээс 2019 оны 9 сард мэдээлэл хийсэн. Яг энэ дээр. Тэнд юу гэсэн бэ гэхээр тэмцээн зохион байгуулагч буюу tournament operator, tournament organizer болвол өөрийн гаргаж байгаа контентын бүрэн эзэмшигч нь мөн юм аа. Тэгэхээр энэ хүмүүс тэгэж DMCA өгч хаалгах бүрэн эрхтэй юм аа гэдэг байдлаар ерөөхдөө. Гэхдээ тэрэн дээр value өөрөө бас нэг юм италикаар ингээд арай нэг тодруулаад бичсэн байсан. Тэгэхээр бид нэр аливаа нэгэн тэмцээн зохион байгуулж байгаа одоо value-аас лиценз аваад ингээд тэмцээн зохион байгуулж байгаа organizer-уудад иймэрхүү public figure буюу ийм одоо Flom одоо өөр хэм бэдэн Shroud хинчүүд те тэднэртэй хамтран ажиллах талаасаа хичээгээсэй гэж бид нэр хүсэж байна гэдэг байдлаар байсан. За хамтран ажиллах боломж нь ямар байх вэ гэхээр чинь Starlight-ийн хувьд гэдэг юм бол GGBet-тэй хамтарч ажилладаг. За хэрвээ Flom тэр Starlight-ийн мейжер тэмцээнийг өөрийнхөө чаналаар гаргахыг хүссэн бол GGBet-ийн рекламыг гаргах хэрэгтэй. GGBet-ийн лого гаргах хэрэгтэй. За хэрвээ та бүхэн санаж байгаа бол яг манай Метагаар Aircast-ийн орсон тэмцээнүүд шууд амжуулалтаар гаргачихсан. Тэрүүгээр Skytel реклам хийж байгаагүй. Тэрүүгээр GGBet-ийн реклам гарч ирсэн, GGBet-ийн лого тавьчихсан. Үзчихсэн хүмүүс бүр асууад Meta GGBet-тэй хамтраад байгаа юм асууад тэ. Тэр бол тийм биш. За тэгэхээр учир нь тийм байсан байх нэ. Цаанаасаа манай одоо эрхээ өгөхдөө за бид нар танад эрхийг өгж болж байна. Харин нэг зүйл байгаа нь та нар өөрсдийнхөө спонсор буюу өөрийнхөө партнерын реклам сурталчилгааг ерөөсөө гаргаж болохгүй зөвхөн манай exclusive манай юмыг гаргана шүү гэдэг тийм байдалтайгаар ингээд өгчөж байгаа. За гэхдээ Starlight бол харьцангуй гайгүй газар гэж би бол хэлнэ. Яагаад тэгэхээр тэмцээний шууд дамжуулах эрхийг тийм нөхцөлөөр өгдөг газрууд маш ховор. Бусд нь гэхэд бол жишээ мөнгө асуудаг. Одоо ESL вэ нүү одоо өөр юу вэ нүү ерөнхийдөө бол тэмцээний зохиох гэж байгаа бол ойролцоогоор одоо жишээ нь жилийн нэг юм пакэж болгоод бид нар энэ жилийн ийм тэмцээн болгон за тэгээд энэний эрхийг нь худалдаж авах юм бол $10,000 гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл асуудаг. Монголын нөхцөл төр бол үүндээ жоохон хэцүү. E-спортоор орлого олох гэж нэлээд зовж байгаа хүмүүс ч одоо юун тийм тэмцээний эрх авах те. За тэмцээний шууд дамжуулалтан дээр нэг тийм асуудал гарсан байна. За тэгээд бас ерөнхийдөө процедур нь ямар байд юм бэ гэдгийг та бүхэнд бас тайлбарлаж өгсөн байхаа гэж бодож байна. За манай пэйж руу баахан хүмүүс бичдэг шүү дээ. Энэ тэмцээн гэдгээр хамаагүй гаргачаач те маргачаач тэгээд баахан тэгж асуугаад хүмүүст хариуг нь өглөө. Тэгээд одоо зөвшөөрлгүйгээр гаргах юм бол бид нар өөрсдөө YouTube чаналаа хаалгах нь байна гэдэг тийм асуудалд орох нь байна. За дараагийн сэдв мэн гэхээр ерөнхийдөө саяны одоо Flom гэж хүндсэн, стрим хийж байгаа гэж хүндсэн. Ер нь яг streamer live гэж яг юу юм бэ? Тэ. За энэ дээр мэдээж хамгийн том үүргийг гүйцэтгэж байгаа Twitch гэж байгаа. Twitch юу яг ямар учиртай? Энэ дээр хүмүүс яаж мөнгө олоод байгаа? Зарим хүмүүс бол мэдэхгүй байж магадгүй шүү дээ. Twitch, YouTube одоо жишээ нь сүүл гарч ирсэн Mixer гэдэг ч юм уу те. Эдгээр ерөнхийдөө ямар учиртай, ямар бизнесүүд. За Twitch-ийн талаар зүгээр та бүхэнд бас нэг юм
далай тусал нэмэр гэж бас мэдлэг боловсрал талаас олоход Twitch-ийг одоо хамгийн анх үүсгэн байгуулж ирсэн хүн нь бол Justin Kan гэж хүн байсан байна. За тэгээд Twitch-ийг хамгийн анх үүсгэж байхдаа өөрөө болвол гаргаж ирээд нөгөө нэг ихний хийжсэн операшн аягүй сонирхолтой. Өөрийнхөө толгоон дээр юм веб камер зүгээд тэгээд Justin TV гэдэг тэр бродкаст тэр одоо нийтийн браузер дээр ерөнхийдөө 24/7 өөрийнхөө амьдралыг бүтэн гаргаж байгаа. Одоо нөгөө Truman Show гэж нэг байдаг гэсэн чинь ерөнхийдөө яг тийм байдлын зүйлийг анх хийх гэж тэгж ингэж гаргаж ирсэн юм байна л да. За тэгээд тэрэн дээр нөгөө хамт энийг хийжсэн залуучууд бол ерөнхийдөө нөгөө оюутны дотор байрны найзууд хамтраад ингэж нэг юм хийжсэн. Тэгээд ингэж яваад ерөнхийдөө тэр нь бас нэлээд одоо массын Америк дотор ингэж нэлээд хүмүүсийн анхаарал төртөө за нэг юм болж байгаа юм байна. Шууд амжуултаар яг одоо лайв ингэж энэ хүний хаашаа явж байгаа юу гэж байгаа ингэж үзэж болж байгаа гэдэг байдлаар явж ирсэн. Тэгэнгүүт замаасаа ерөнхийдөө нөгөө хэд маань за бидний үйл ажиллагаа ерөнхийдөө бол илүү одоо ийм daily life те одоо нэг арай сэдвээ өөрчлөөд бид нэр илүү толомын зах зээл рүү орвол илүү гоё юм байна гэдэг тийм шийдвэр гаргасан байна. За тэгээд тэр толомын зах зээл рүү шийдвэр гаргаад ерөнхийдөө толом партнеруудтай ингээд тэмцээн зохион байгуулагч нартай хамтарч ажиллаад явж исэн чинь 2014 онд та бидний сайн мэдэх Amazon $970 сая Twitch-ийг худалдаа тавьчихсан. Тэр Just-наас. Аимшигтай хүн гэсэн. $970 сая 2014 онд. Тэгэхээр яг одоо бол Twitch гэдэг бол Amazon-ы бүтээгдэхүүн тийм ард нь бол Amazon байдаг гэдгийг ерөнхийдөө энэгээр бол мэдэж болж байгаа. За тэгээд ерөнхийдөө зүгээр Twitch анх гарч ирснээсээ хойш одоо тэгээд 2014 оноос Amazon аваад эхэлсэн болохоор эндээсээ бол бүр амар хүчтэй ингээд үйл ажиллагаагаа тэлээд эхэлсэн. Одоо хамгийн анхны CS:GO major тэмцээн гэхэд л ерөнхийдөө Twitch-ээр ингээд шууд амжуулагдаад одоо ерөөсөө бүхэл том жижиг бүх e-спортын тэмцээнүүд ерөнхийдөө бол Twitch-ээр хардаг. За тэгээд Twitch дээр интеграц хийсэн бас өөр юм. За зөвхөн тэмцээн гэлтгүй бас нөгөө нэг in real life гэдэг ч юм уу тэгээ янз янзын бүр айгүй олон тийм саб категоритой болсон. Ийм платформ chatting мэт ингээд тийм хөрөлтэй явж байгаа. Ер нь зүгээр миний харж байгаа өнцгөр бол одоо илүү нөгөө entertainment талын өөрөө бас нэг тийм talent маягийн хүмүүс байгаа шүү дээ. За тэр нөгөө тэмцээний зохион байгуулагчаас гадна гэх юм бол тэгэхээр тэр хүмүүс энэ дээр ерөнхийдөө бол за арай нэг өөр өнцгөр ярих юм бол гудамжинд хөгжим тоглоод дуулаад одоо мөнгө авдаг тийм хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл одоо зүгээр үзүүлбэр үзүүлдэг. Тайзан дээр гараад үзүүлбэр үзүүлдэг гэдэг ч юм уу. Одоо өөрийнхөө авьяас чадвараараа гарч байгаа. Тим хүмүүс Twitch дээр их цуглардаг. За тэгээд өөрийнхөө тоглоод хүмүүст entertainment хийгээд за тэнгуүдээ хүмүүс ирээ үнэхээр одоо таалагдаад үнэхээр баярлж байгаа юм бол тэр хүн рүүгээ donate явуулдаг. Subscribe хийдэг. Twitch дээр subscribe хийхэд үнэтэй байдаг тийм. Мөнгө төлж subscribe хийдэг. За тэгээд тэрнийхэн тодорхой хэмжээний орлого нь Twitch рүү үйлчлэхний хураамж болж яваад зарим нэг хүн болохоор яг нэг контент эзэмшигч үйлдвэрлэгч хүн рүү ерөнхийдөө болол очдог. За тэгээд энэ өнцгөөс харах юм бол Twitch гэдэг бол одоо ерөөс нэг юм талентыг гаргаж ирдэг нэг юм ингээд амар том аудиториум юм стадион шиг маягийн юм болсон байгаа байхгүй тэ. Тэгээд эндээс гарч ирсэн одоо гэх юм бол зөндөө Ninja, TFU, Myth гэж байгаа. За тэгээд нөгөө Shroud гэх мэт ерөөсөө маш том. Team the Tatman, тэгээд Summit 1G гэдэг ч юм уу. Ерөнхийдөө энэ хүмүүс бол яг энэ Twitch дээр олон нийтийн анхаарлыг татаж гарч ирсэн юм бол илүү хүмүүс төрсэн юм байгаа даа. За тэгээд яг өнөөдрийн байдлаар одоо нөгөө Twitch дээр яг хамгийн шилдэг, хамгийн олон фолловертэй топ 5 стример ерөнхийдөө болвол за гэхдээ мэдээж энэ мэдээллийг одоо өгөөд ирэхээр зарим нэг нэрнүүдийг дуртахаар хүмүүс бас хөөе наадах чинь ерөнхийдөө Twitch дээр байхгүй гэдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйл ярьж магадгүй. За энэ бол үргэлжлүүлээд ярих сэдв мэн байгаа шүү. Төр зур хүлээж байгаарай. За тэгэхээр өнөөдрийн байдлаар Twitch дээр номер 1 Ninja 14.7 сая дагагчтай. За хоёрт нь TFU 7.2 сая дагагчтай. За TFU-гийн талаар өнгөрсөн видеон дээр ярьсан phasing ерөнхийдөө бол хамаардаг Fortnite тоглодог хүн байж байгаа. За гуравт нь Shroud. За Shroud-ыг мэдгүй хүн бол байхгүй тийм. Cloud9 дээр тоглодог байсан. Ерөнхийдөө мэрэгжлийн тамирчин байсан хин залуу Shroud 7 сая дагагчтай. За дөрөвт нь болохоор Myth гэж залуу байгаа. За Myth-ийн үд гэдэг юм бол Team Solo Mode буюу TSM-д тоглодог Fortnite-ийн тоглогч. За тэгээд тавт нь гэхээр Riot Games 4.3 сая дагагчтай ийм байгаад байгаа юм байна. За тэгээ мэдээж энэ хүмүүс бол ерөөсөө одоо олонний танил болцсон, нэлээд том одууд болцсон ийм хүмүүс яах ярахгүй одоо бүр Америк одоо зөвхөн Америкч дэлхийд даяар мэддэг хүмүүс байхгүй. E-спорт сонирхтол бол энэ хүмүүсийг ерөнхийдөө бол Ninja гэдэг нэр өөрөө ямар амар хүчтэй гарч ирж одоо маш олон шоунд ороод, Aliens шоуд ороод, он солигдоход тэр одоо New York Times Square дээр ч гэсэн ингээл гараад Fortnite тоглож ирэл ингэж явж исэн ийм хүмүүс байгаа. За тэгэхээр эдгээр бол мэдээж одоо ерөөсөө тэр бүмтэн мод болцсон. Маш их хөрөнгөтэй болцсон ийм хүмүүс. Ямар сандал Shroud ч одоо үргэлжлүүлж 23 наснда зодог талсан CS:GO-с
үргэлжлүүлж тоглох боломжтой байсан. Өөрөө болохоор full time streaming сонгосон шүү дээ. Ерөнхийдөө бол яг нөгөө мэрэгжлийн тамирчин байж байгаад full time streamer болох шийдвэрийг гаргасан бас нэлээд олон хүмүүс байгаад байгаа. Гэхдээ эндээс амжилт олдог нь хэд, амжилтгүй байдаг нь бас хэд байгаад байгаа. За ийм байгаад байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө болвол одоо Twitch гэдэг энэхүү том стриминг датабейс маань ийм олон хүмүүсийг ингэж тайлантуудыг гаргаж ирсэн юм байна. За дараагийн сэдв рүүгээ ерөнхийдөө болуулаа. За дараагийн сэдв түрүүн би хэлжсэн. Нэрнүүдийг дуртахаар хүмүүс бас Twitch дээр байдгүй гэж. За дөнгөж саяны хэлсэн номер 1 стример Ninja маань 14.7 сая дагагчтай байж хагаад Twitch-ээсээ болоод Mixer руу орцсон. Өөрөөр хэлбэл Mixer Ninja-г худалдаж авсан. Гэрээ хийгээд. Зөвхөн Mixer дээр чи стрим хийнэ одооноос. За ерөөсөө Twitch дээр бол ерөөсөө хийхгүй. За тэгэхээр одоо Ninja-г үздэг, Ninja-д бүр хайртай, Ninja-гийн байнга шүтэмжирдэг тийм хүн бол яахын аргагүй Mixer руу өөр платформ руу солигдоод ороод үзэхээс өөр арга байхгүй болчих. За тэгээд Ninja-гийн ерөнхийдөө бол энэ нөгөө нэг гаргасан шийдвэр дээр нь бас гэр бүлээс нь ерөнхийдөө бас нэг тийм инфлюенс орж ирсэн гэж нэг тийм сорс дээр хэлсэн байсан их сурвалж дээр. За тэрний юу вэ гэхээр Ninja-гийн өөрийнх нь тэр одоо Ninja гэдэг брэнд дээр нь Twitch бол хамтарч ажиллахад бас тийм юу байгаагүй, спортив байгаагүй, дэмжээгүй. За тийм учраас Ninja ерөнхийдөө бол өөрөө Mixer гэдэг энэ зүйл рүү очиж байгаа гэж. За гэхдээ Mixer гэдэг энэ зүйл рүү тэр 14.7 сая дагагчаа хаяад тэгээд очино гэхээр тэр одоо Microsoft буюу Mixer ямар их мөнгөөр авч байгаа нь бол мэдэж байгаа тий. Эн чинь өөрөө ийм олон дагагчтай. Энээсээ subscribe хийж мөнгө олж байгаа, sponsorship-ээр мөнгө олж байгаа. За тэгэхээр donation авч мөнгө олж байгаа. Тэгээд тэр бүгдийг шууд хаяад 0-оос эхлээд Mixer руу орно гэхээр үүндээ бол аимшигтай. Mixer бол тухайн тэр хэмжээний зүйлийг бол Ninja-д бол амлсан л байх хэрэгтэй тий. За тэгээд Ninja яг өнөөдрийн байдлаар гэдэх юм бол Mixer дээр 2.6 сая дагагчтай. 12 сая дагагч. 14 сая дагагч байсан бол одоо 2 саятай. Тэгэхээр өөрөө бол аимшигтай тоо алдсан байгаа л да. За гэхдээ мэдээж өөрт нь бол одоо нөгөө санхүүгийн хэрэгчлэл баг хурж байгаа байлгүй дээ энэ чинь тий. Тэгээд энэ дээр бол одоо тэр subscribe-ийн тоон дээр бас нэг тэгж санаа зовхгүй байгаа болов гэж би бодож байна. За тэгсэн чинь мүд удалгүй Ninja яваал нилээн ингээл шуугуулаад Twitch дээр ингээд гарахаа болчлоо. Mixer руу шилжлээ гэдэг жисэн чинь саяхан Shroud Mixer руу явчихж байгаа тий. Бас эдгэр чинь нөгөө нэг ингэж Mixer руу орох тэр нөгөө нэг announcement эднэр амар сүртэй гээл making the move энэ гэл нэг Shroud эднэр чинь найз хүмүүсийн хамтраад нэг тоглолцсон муур зураг хүртэл гарцсан тийм бичлэг явьжсэн. За тэгэхээр Shroud маань ерөнхийдөө бол би түрүү хэлсэн 7 сая дагагчтай байсан бол өнөөдрийн байдлаар Mixer дээр 853 мянган дагагчтай 1 сая ч хүрэхгүй. Одоо яг Twitch юу дагагч нь 10 дахин багассан байна. Тэгэхээр ер нь бол ямар их одоо зөрөгтэй шийдвэрийг гаргаад Mixer руу явчихна гэдгийг бол эндээс бол харж болох байхаа. За тэгээд Shroud-ийн үед гэх юм бол яа харахгүй нөгөө FPS буюу first person shooter тоглоомд бол галзуу. Ийм тэр одоо тоглож байгаа тэр үзүүлэлт эднэр бол үнэхээр гайхамшигтай тоглолтуудыг үзүүлдэг ийм залуу байгаа. За тэгсэн чинь энэ хоёрын араас бас нэг хүн Twitch-ийг ерөнхийдөө бол орхисон. За тэр хин бэ гэхээр Courage гэж ерөнхийдөө бол залуу байдаг. Урд нь одоо Call of Duty-гийн тамирчин байсан. За тэнцэнэ бас caster хийдэг байсан. 100 Thieves organization-д одоо хамаарагддаг ийм тоглогч байдаг. За энэ хүн маань Twitch дээр ерөнхийдөө бол байхдаа 2.1 сая дагагчтай байсан бол энэ хүн гэхдээ Mixer руу явсангүй. Энэ удаа энэ хүнийг YouTube бодлоод аваад. Одоо тэгэхээр Google ийшээ орчиж байна. Amazon, Microsoft, Google гэсэн энэ гурван том giant компани маань одоо энэ нөгөө нэг тоглоод стрим хийдэг энэ залуучууд руу ингээд шуураад эхэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо эднийг мэдээж энэ залуучуудаас нэг юм олж харсан байж таа. Тэр компаниуд бол мэдээж тэгээд эднийг авахтаа бол маш одоо бидний баг одоо хэмжээлшгүй сэтгэлшгүй тэр мөнгө ихчсэн амлсан байж болно шүү дээ. Тэгжиж бол оруулж байгаа гэж би бодож байна. Тэгэхээр YouTube Gaming, Google, Twitch, Amazon, Mixer, Microsoft гэсэн энэ гурав бол одоо хоорондоо өрсөлдөд эхэлжээ. Тэгээд одоо нөгөө хүмүүс дунд ингээд яриа гараад эхэлсэн байлаа шүү дээ. За одоо Shroud яваад өгсөн, Ninja яваад өгсөн. За тэнгуүтэ Courage ингээд одоо юу явчлаа. Тэгвэл Twitch одоо юу хийх юм бэ? Тий. Одоо Twitch бол зүгээр л нэг юм гоё тайлантуудыг ингээд авчраал ингээд гоё бэлдэж өгөөл Twitch дээр өөртөө нь бас давуу тал байгаад байгаа байхгүй тий. Twitch-ийг хэрэглээд сурсан хүмүүс байгаа. Тэгэхээр одоо ямар нэг ингээд шин залуучууд ингээд гараад ирэх юм бол тэрлүүг үзэх хүмүүс нь бэлэн байгаад байгаа байхгүй. Mixer бол яг үндэ бол тийм биш. Mixer нэг Shroud-ийн стрим үзэх гээд нэг орсон чинь жоохон дөхтөөл юм бэл. Харин тий. Тэгэхээр нөгөө тэрийг хэрэглэж сурна гэдэг чинь бол бас айгүй том асуудал байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр
одоо энэ компаниуд мань хоорондоо ингээд өрсөлдөд эхэлж чинь Twitch одоо тэгвэл юу хийх юм бэ гэдэг дээр бас зарим хүмүүс саналаа оруулсан байсан. Тэгсэн чинь нэг юм дээр тэгж байгаа. Яагаад заавал энэ нөгөө нэг e-спортын стрим тоглодог стримерүүдийг ингээд булаацалтаад байгаа юм бэ? Тэгвэл Twitch магадгүй зүгээр нэг амар том celebrity-тэй exclusive гэрээ гэдээ оруулаад ирж болно шүү дээ. E-sport news гэдэг channel дээр ерөнхийдөө ярьж байгаа гэдгсэн чинь магадгүй Drake-ийг оруулаад ирлээ гэж. Exclusive гэрээ гэдэг. Тэгэхээр одоо Drake бол Twitch дээр нөгөө IRL, in real life гэдэг дээр нь гарч ирэл өөрийнхөө дууны тухай яриад яадаг гэж. Тиймэрхүү байдлаар ийм exclusive гэрээнүүдийг хийдэг болох ёстой юм болов уу? Эсвэл одоо ингээд яваад ах юм. За тэгээ эсрэгээрээ бас mixer гэдэг мэн ингээд маш их мөнгө хаяал, Ninja-г аваад, Shroud-ыг аваад ингээд идэг. Энэ үнэхээр зөв үйл юм уу буруу юм уу? Тэ. Энийг дагаад ингээд үзэгчд орж ирэх юм уу гэдэг бас нэг том асуулт. Мэдээж цаг хугацаа л. Тэгээ харуулах. Яг хөө ихэндээ бол Ninja бол 14 сая, Twitch дээр 14 сая даагчтай байсан. За бүгд бол ороод ирнэ гэж mixer-ийнхэн бол төсөөлөөгүй л. Гэхдээ ядаж нэг 7-8 сая орж ирнэ гэж бол бодсон байлгүй. Тэгэхэд одоо бол 2 сая байна. Тэгэхэд яг цаг хугацаа харуулах юм да. Гэтэ энэ яг зүгээр метатай холбогдлолтой нэг юм кейс байгаа энэ дээр. Өмнө нь ESL-ийн тэмцээнийг шууд амжуулах хэрэг авах гэхээр ESL заавал миксер дээр бродкаст хийгддэг гэсэн. Миксер дээр. Тийм шууд амжуулалтыг. Тэгээд ESL дээр ESL-ийн тэмцээн нөгөө ихүүдээ аваад тэмцээнээ шууд амжуулаад тэнгуүдээ миксер дээр хийгээд тэгэхээр үзэгч айгу зөөхөн. Гэхдээ сүүлийн үед ESL тэргээ болцсон байлээ. Өөрийнхөө хүссэн платформ дээр хийгээд болцсон байсан. ESL яг нөгөө e-спортын контент үйлдвэрлэгч нар ерөнхийдөө бол ийш тийшэл яагаад гэдэг л да. Одоо хувраал яваад байдаг. Энэ дээр нэг нэрээ юм. Google-ийн YouTube те, Amazon-ы Twitch, Microsoft-ийн Mixer, за тэгээд мэдээж Facebook Gaming гэдэг дөрөвтг нь. Тэгвэл Facebook одоо хэнийг авах вэ гэдэг. Facebook хүн тэгэж авах юм уу? Exclusive-ээр. Facebook гэсэн. Facebook Gaming одоо Facebook-ийг хэрэглэдэг хүмүүс бол бас ерөнхийдөө за Facebook гэдэг бол яхаар маш олон хэрэглэгчтэй. Тэрэн дондор гейминг гэдэг юмыг сүүлийн үед бол амар төлхөө шахаж штэ. Одоо ерөөсөө миний Facebook page дээр ч юм уу одоо хувийн профайл дээр ерөөсөө байнга Facebook Gaming гэж ерөөсөө ингээл бөмбөгдөд байгаа байхгүй юу. Амитгүй. Тэгэхээр одоо дараагийн дээр нөгөө шилжих хүн хэн байх юм? Team the Tatman байх юм уу? Эсвэл одоо Summit байх юм уу? Эсвэл Dr. Disrespect тэ? Тэр чинь бас live-ийн контент гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хэд ерөнхийдөө бол явах юм уу гэдэг. За тэгээд яг хөө энүүгээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо Монгол ч гэсэн ялгаагүй стрим хийдэг залуучууд бол маш их гарч ирж байгаа. Өөрийнхөө тоглоомыг гаргадаг. Маш гой контентыг үйлдвэрлэж нэлээд олон дагагч нартай болсон бол хүмүүс маш их байдаг. За эднэрийн ирээдүй ер нь бол одоо ингээд энэ байдлаас харахад бол маш өнгөлөг харагдаж байгаа тийм. Өөрсдийн дагагчтай фан бейстэй ингээд ерөөсөө entertainment контентыг үйлдвэрлэж чаддаг энэ хүмүүс мань бий болоод ирэхээр магадгүй Монголд одоо ийм платформуд, тестинг мэдээ платформуд гараад ирэх юм бол магадгүй тэднэр нь өрсөлдөд авгалтай. Тэ. Манайх дээр ирээд тийм гэж. Манайх дээр ирж ингэж контентуудаа гаргадаг болооч гэдэг ч юм уу. Тэр замнал ерөнхийдөө бол бас нээлттэй байгаа юм байна гэж хэлэх гээд байна. За ерөнхийдөө өнөөдрийн миний сэдвч дууслаа. Манай блосом минь сэдвч гэсэн ерөнхийдөө бол дууслаа. За тэгээд өнөөдөр та бүхэнд ярьсан сэдвүүд маань таалагдсан байх гэж бодож байна. За тэгээд бас гадаа цас орцсон өнөөдөр их гоё байна. Цасан талхаж байгаа л нэлээ. Ро алхаж ирээл фристайл хийлээ. За тэгээд эх 7 хоногийн 5 дахь өдөр дараагийн дугаараараа дахиад иргэн уулзцаана. За мөн адил ялгаагүй хэрвээ та бүхэнд өнөөдрийн минь фристайл контент таалагдсан бол та бүхэн subscribe дараарай. За тэгээд лайк дараарай. За тэгээд дээрэс нь хамгийн гол нь та бүхэн дараагийн контент дээр юуны талаар одоо ярмаар байна, юуны талаар сонсомоор байна. Бид нэр одоо ямар сэдвүүдийг оруулвал илүү сонирхолтой вэ гэдэг талаараа та бүхэн бас комент хэсэг дээр бичээд үлдээгээрэй. Тийм манай хуудас руу ч явуулсан бас болно. Тийм Facebook пэйж рүү ч гэсэн ерөнхийдөө болвол саналаа ирүүлсэн ч болно. За тэгээд хэдэн минут хүртэл одоо ерөнхийдөө болвол ингэж удаан сууж үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Ирэх мөндөд үзэгчтэй Meta Blossom болон Meta K байлаа. Энэ бол freestyle.